Иргэдэд лекц уншиж илрүүлсэн хэрэг. 1970 оны сүүлчээр Өвөрхангай аймгийн Хужирт суманд ачааны машинд дайрагдаж хүн нас барсан хэрэг гарчээ. Амь хохирогчийн цогцос дээгүүр ачааны машины дугуйн хээ гарснаас өөр эд мөрийн баримт олдоогүй байна. Уг хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдолгүй 3 жил болов. Эрүүгийн цагдаагийн Ахмад ажилтан Даш Цэрэн эзэнгүй аваарын хэргийг илрүүлэхэд олон түмний оролцоо гэсэн сэдвээр лекц бичиж түүнийгээ 1973 оны 11-р сард Хужирт сумын удирдлагатай зөвшөлдсөн сумын төвийн иргэд хөдөлмөрчдөд унших цаг авч зарлжээ. Уг лекцийг уншиж байхад буюу үүний дараа хошууч Сосор Барам сумын холбоо зэрэг бусад газарт с ижиг бүхий хүмүүсийг хянахаар тооцоолжээ. Гэтэл тэр шөнө 01 цагийн үед Хужирт сумын дээгэгч жолооч Улаанбаатар хотын 25 дугаар баазын жолооч Илтэй утсаар ярих захиалга өгөөд дээгийн ярьсан. За, болохоо байсан шүү. Нөгөө зүйл илэрсэн. Чи амиа бодоорой. Би маргааш нөгөөдрөөс Өмнө Говь аймагт банзачаад тэнд буулгаад цааш хил давна гэж ярьжээ. Ингээд иргэндээ ил хоёрыг хяналтанд авч зам зуурт нь баривчилснаар тус хэрэг илэрсэн байна. Эрүүгийн цагдаагийн Ахмад ажилтан Даш Цэрэн, Сосор Барам нар эрүүгийн цагдаагийн газар олон жил хамт ажилласан. Тэд эзэнгүй хэргийн материалыг уншаад хамгийн гол гогцоо асуудлуудыг олж чаддаг. Ариун туршлагатай эзэнгүй хэргийг илрүүлэх талаар мэргэшсэн ажилтнууд байлаа. 1970 онд Хөвсгөл аймгийн Аршаант суманд одон химэх иргэн ишийн амийг хөнөөж өөрхөнд боож гэрээс нь холдуулан газарт булсан хэрэг гарчээ. Тус хэргийг 2 жилийн дараа эрүүгийн цагдаагийн Ахмад ажилтан Даш Цэрэн гүйцэтгэх ажил мөрдөн байцаалт хоёрыг гайхалтай сайн холбон ажиллаж илрүүлжээ. Улсын хэмжээнд тэр үед эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 400 шахан хэрэг байснаас гавьяат хуульч Дамдын дорчтой хамтран 70 гаруйг нь илрүүлсэн байна.